Аллах акбар гэж. Аллах акбар. Яг гэж. За. Чи ерөөсөө Никултай намайг адилах юм байна. Маргано юм дээ. Яг Никул шаагч шүү дээ. Хоёул яг нутгийн индианууд болцсон байна шүү дээ. За энийг та зоог л доо. Зоо баяр та. Харин мэдээ зооглож хооронд нь би яах гээд байна гэж. За өнөөдөр Мэндийн хотел 40 мянгатай хоёр найз уулзаад нэг сайхан хоол идчихээд их гоё газар нэгдсэн гэдээсээ сонсоод Медиана гэдэг ресторанд ороод ирсэн. Манай Казак үндэсний янз янзын хоолууд ирсэн байна. Жангад олон юм явж идэхгүй гэдэг шиг. Манай энэ Риса гэдэг энэ рестораны захирал дүү байна шүү дээ. Энэ бүх борцнуудыг өөрсдөө зохиож хийсэн байна. Казак үндэсний явж өгөн гоё борцог. За энэ дотроо болохоор нөгөө 10 гурилтай, за шар тостой янз янзын гоё хамттангууд хийсэн. Би бол одоо өрөмтэйг л хайж идэндээ шууд одоо өрөм бол өстэй янзтай. Шар тос маань 6 төрлийн борцны цуглуулга байна. Янзтай. 10 гурил, шар будаа, бурам. вау чай. Монгол цайг бодсон бол зөвгийн болтой, бурамтай, шар будаатай, Шар удаатай. Баавар цай шиг. янзтай гоё цай. Зөвхөн энэ ресторан дээр Медина дээр л одоо амсаж болно гэсэндээ. Дан Казак хоол биш гинэ. Ерөнхийдөө Казак дундад Аз маягийн хоолууд халаал махтай гэж юм. Та одоо тогооч хүний хувьд халаал мах гэж одоо ямар махыг ярьдаг? Яг ер нь бол халаал мах гэж зөвхөн Казак үндэсний хоол гэхээс илүү ер нь дэлхийд даяар одоо ер нь бол халаал махыг болж байгаа байхгүй. Халууны мах бас гоё шүү те. За янзтай гоё харагч байна. Ямар гоё вэ? Яг на баяр уулгийн цэнгэл улаан ус нөгөө алтайд байгаа нөгөө жинхэнэ нарийн өвс идсэн. Гэхдээ мах нь бол ер нь час хийж юм одоо авраг одоо буудчих тийм ээ. Энэ ястаа гоё хоол байна. За та энийг задлахгүй да. За тэгээ. Итүү жигнсэн давааш маягийн хоол юм биш та тийм. Тэр нэг зэрэг нэмхийн аян шиг идэв тийм. Эсвэл багч нэгээс нь одоо ийм утгатай үг юм байлаа. 5 хуруу гэсэн. 5 хуруу. Гараараа ингэж байж идэв. Тэгвэл хамтдаа санагдаад байна. Тийм дээ. Энэ урдлын нь шүү дээ. Яг гоё лагма маягтай. Сэрнэ гэдэг хоол байхгүй юу? Нэг басндаа манай Монголын одоо нөгөө жимби ер нь хорхогтой юм төстэй. Энэ гурилыг нь зүгээр жигнэдгүй юм байлээ. Одоо яг өөрийнх нь ингээд гоё шөлнийхэн тоссоор нь зуураад тэгээ голд нь сонгон ловон нэмхэн ирчиж байгаа. Тэгээ жигнэд гэдэг. Ер нь Казак хоол юм байна. Тасархаа шүү. Гоё дээ. За та ихэд ам урдээ. Хоёулаа нөгөө ингээд Юу лээ? Аллах акбар гэж. Аллах акбар. Яг гэж шүү дээ. За. Энэ христийн шашинтай ч хүмүүс тэр энэ ямар ч улсууд хоолны өмнө залбираад идэг. Тэгээ нэг хэсэг залбирч хоол идсээр байжгаад сүүлд бодсон чинь залбирч хоол идэх бас сайн байдаг гинэ. Энэ хоолой чинь бас ингэ шүншиглж бурхан тэнгэр дээрээс одоо бидэрт одоо энэ сайхан хоолыг өгсөн гэж баярлаа. Хоолыг бас ингэж гоё сүсэлж идэх ёстой байдаг гинэ. Ер нь тийм шүү. Өстой янзтай гоё. Аюул гоё зүйл юм шүү. За ясаа хаална. За энийг та зоог л доо. Зоо баяр та. Харин эндээ зооглож байгаа хооронд нь би яах гээд байна гэж шөл болгож байгаа хооронд нь сэрнэг нь идэх гээд байгаа байхгүй. Ерөөсөө мэндээс юм аваад. Тэгэхгүй энэ мэндээ чи хамаг гоё сэрнэг нь идчих гээд ямар гоё юм бэ. Энэ баг багтаа шүү хүчтэй аягүй дуртайсан. Одоо ч дуртай. Тэгээ хаяа гэртээ байх манай хүүхд жоохон идэхгүй байгаа гэдгийг. Яг энэ ингээд үнэн гоё шүү. За манай Монгол хорхогноос шүү дээ. Сэрнэний амт яг юугаараа ялгаатай байна? Яг ямар санагдаж байна? Монгол хорхог бол яг нэг байгалийн чулуун амт. Чулууны амт гэдэг шиг битүү чанд болоод. За энэ болохоор тэр илүү хуурч хайш тогтоож байгаад шүлгүүгээр тэгээ өөрийн битүүд одоо тоонд нь болгоод одоо дээр нь гурлаж байгаа гэдэг бол тэгээд өөрөнд нь ер нь хөдөө шар жигнэх онтой хасаж явж. Ер нь жимби шиг хаал юм дөө.
манай казакуудын бас хийдэг хоолууд бол одоо көжөө бол маш олон төрлөөр хийж байгаа. Чебурек шиг юм харагч. Энэ хардаа дотроо юм тийм байна. Махта шамтай байхгүй. Өө идэх нэр хөргөлтэй гэсэн нэг үү? Хөргөлтэй гэсэн тийм. Энэ сайхан хагасаа бүтэнсээ өдөр ч юм уу сайхан салхинд гараад энэ хоолоо сайхан хөргүүлээд тэгээс сайхан одоо яг бас нэг ингэдэг шүү дээ. Гинтх нөгөө зочид ороод ирдэг. Тэр үед бас ингээд гоё дандаа дэвж хар гоё яасан тий? Казак хоол, энэ каста. Тэгээ энэ гэрэн дээр бүгдийг авчиж тавихад амар юм биш. Ингээд хоёр хүнд зүгээр амар биш дээ. За нөгөө нэг гоё чизкейк ч ороод ирсэн. Яриасан мөн үү? За энэ би нэг ганцаар хийчихээ минь чи идээд яах вэ? Яг миний. За наригч байгаа би. Тэр чинь хоёр энийгээ дандаа явуулнаа. Харин тий 13 нуу шар удаа кремтэй ээжгүйтэй. Оо янзтай. За би ерөөсөө энэ дотроос хамгийн гол хоолоо гоё хоолоо олчлаа. За адин. Би бол ерөөсөө сэрнэл идэх юм байна. Сэрнэ энэ адууны махтай одоо энэ битүү шарсан, жигэнсэн, шүл. Ерөөсөө би бол одоо хамгийн гоё хоол бол энэ хоёрыг л. Одоо би зүгээр нэг мас уйлаа. За. Яг энэ ширэн дараас чи захаад завсаар нийт төлбөр нь яг хэд болсон бэ? Юу н гайгүй юм байлээ. Энэ ер нь бүх төрлийн көжөөнүүд ер нь 18,000-тай. За ерөнхийдөө нэг энэ гоё порц энэ хоолнууд ер нь 28-аас 30 мянга төгрөгтэй. Боломжийн үнэтэй. Боломжтой л шүү дээ. Манайх нэг гоё хоол хийчихэд нэг гоё хүн татаад ирэнгүүтээ үнэн өсөөд хоолны амт муухай болчдөг тий. Тэгэхээр би хуучин энэ медианад би 4 жилийн өмнө би Баян үлгэд идчихсэн байхгүй. Тэгэхэд яг энэ хоол байсан яг энэ гоё амтаараа байж байна. Ганцхан хоол би нэмэрс нэгдээд байхгүй энэ дэр юу гэхээр ховд голын одоо гоё юм далбаатай их гоё тийм хар загас байдгийг. Тэр бол одоо өстой үнэхээр гоё. Ховдын хар хайр ус гэж загас байд. Хар хайр ус тий. Тэрний амт бол зөв үнэхээр солиотой. Ховдын хар хайр ус, далбаатай хайр усыг авчирвал тэгэл өстой янзтай гоё шүү дээ. За таны хувьд одоо ямар хоол нь нэгдүгээр тавих чинь та? Тэгвэл хоол бол надад энэ адууны мах энэ тасрах байл. Хойж өндөр санал 100% нийлж байна. Энэ бол за тэгээд энэ баширмах хүн болгоны мэдэн доторх казыг бол тэр нөгөө хүн болгоо иддэг монголчуудад дуртай. Эдний бас энэ бишмахын бас нэг хоол онцлог. Үхэр адуу хоньны махаар ингээ хийдэг. Тэгэхээр маш гоё тийм онцгой амттай болдог гэж. Амтлагчаар зодоогүй яг цэвэр одоо нөгөө гоё сонгон давсаа ирдэгтэй. Тийм амтлагч ерөөсөө ороогүй мөртлөө ийм гоё болно гэж би ерөөсөө бодсонгүй. Угаасаа мал нь өөрөө тийм гоё шимт хижил өөртөө ингээд байглаасаа болоод идчихдэг учраас мах гоё тасархаа. За дээр нэг халаал аргаар мах болоод хамгийн цэвэрхэн тийм идэхэд ямар ч аюулгүй одоо халдвар одоо янз бүрийн аюулгүй байл халдвар гэж бодвол нин тэр үндэс одоо тийм 3 дугаар тэр манай казакуудын хийдэг хоол нь тэр ахуун ариун цэвэр гэдэг ахуун соёлууд дээд зэрэг байдаг. Тэрийг одоо бол би ярилтгүй дээ. За медианы ресторанынхаа хаягийг хэлж өгөө. За тэгье. Замын цагдаагийн газрын яг зүүн талд үүштэй Алтан орд гэдэг гоё байшин байгаа. Тэрний дөрөв давхурт медианы ресторан байгаа шүү. За амт амт зүгээр тасархаа. Тасархаа. За иймэрхүү газар байна да.